Гитлер Ева Браун нарын үхлийн дараах нууц материал. Нүгэл нүдэрээ гарахын цагт. Адольф Гитлер түүний эхнэр Ева Браун нарын шарилын талаарх мэдээлэл Оросын аюулаас хамгаалах газрын хамгийн нууц баримтуудын нэг байсаар иржээ. Оросын цэргүүд Берлинийг эзлэн авсан 1945 оны 5 дугаар сард нацистын гол толгойлогчид өөрсдийнхөө хувь заяаг хэдийн шийдчихсэн байв. Гитлерийн үхлийн нууц дөх 1945 оны 5 дугаар сарын 2-наас эхэлдэг. Тэр өдрийн 17 цагт зөвлөлт талбайд улсын армийн буудлын 79-р корпусын сөрөг тагнуулын тасгийн дарга хошууч Клименко Германы 2 гэрчийг байлзуулан Геббельс болон эхнэрийнхэн шатсан цогцыг олсон тухай баримт төлсөн байдаг. Ингээд тэд Гитлерийн эрэлт гарчээ. Гэхдээ тэд Гитлер хэдийн амиа хорлсон талаар мэдээлэлтэй байсан болохоор түүний цогцыг л хайж байсан хэрэг. Хангалттай хүчээр 2 хоног хайгаад олсонгүй. Харин 5 дугаар сарын 4-нд Гитлерийн нуугдж байсан бөмбөгдөлтөөс хорогдох байрны нууцлаг мухраас эрэгтэй эмэгтэй 2 хүний цогцос олжээ. Цогцснуудыг шатаасан байсан учраас Гитлер болон түүний эхнэрийнх гэж танихад бэрхтээ байв. Тиймээс шинжилгээнд явуулах шаардлага гарчээ. Оросын цохилтын 3 дугаар армийн сөрөг тагнуулын хилтэст цогцснуудыг даруй хүргэлсэн байна. Тэнд тэдгээрийг таниулах ажиллагааг явуулсан гэдэг. Шүүх эмнэлгийн шинжилгээ нотлохыг хийсний дараа шарилыг Германы бүх хотын ойролцоо оршуулжээ. Гэвч тэнд удаан байлгасангүй. Энэ нь нууцлалтай холбоотой байсан байж болох юм. Адольф Гитлерийг эрен хаах ажиллагааны нууц материал дурдсанаар бол тэднийг бүх хотын ойролцоох булшнаас нь дахин ухан авч Финав хотын орчимд дараа нь тэндээс дахин зөөж Ратенау хотын ойролцоо 1945 оны 6 дугаар сарын 3-нд оршуулжээ. Түүнээс хойш булшийг нэг хэсэгтээ хөндөөгүй бололтой юм. Шарилнуудыг модон хайрцагт хийж 1.7 метрийн гүн нүхэнд болсон бөгөөд фюрерийн нохоог нь бас зэрэгцүүлэн оршуулсан тухай холбооны аюулгүй байдлын албаны тэмдэглэлд бичин үлдээжээ. Дээрх бичиг баримтад Гитлер болон түүний эхнэрийг оршуулсан газрын шинж тэмдгээр нь маш тодорхой бичсэн аж. Төмөр замын гүүрээс 325 метрийн зайд 111 тоот чулуун багнаас зүүн хойно дараагийн баг нь хүртэл 55 метр. Энэ багнаас зүүн тийш 26 метр гэгчлэн зай хэмжээнүүдийг нэг үрчлэн дурджээ. Буш газрын гадрахтай тэгшхэн бөгөөд дээр нь жижигхэн нарсан мод сулгасан. Модон дээр 111 гэсэн тоо буйгаж шинж тэмдгийг нь мөн протоколд тэмдэглэжээ. Гитлерийн шарил хэрэгсэн талаар дэлхийн нийт ихэд сонирхдог байсан ч зөвлөлт талбайт улс энэ нууцаа хагас зууны турш хадгалсаар ирсэн юм. Нууцлаг бүхэн элдв цуу яриа таамаг дагуулдаг чамтай. Тэгээд ч тэрөө энэ хооронд янз бүрийн цуу яриа гарсаар байлаа. Тухайлбал Гитлер амьд байгаа гэсэн таамаглал маш их яригддаг байлаа. Түүнийг өмнөд Америкт байгаа тухай хэвлэлүүд нэг хэсэгтээ шугсан. Тухайн цагт нацистуудын толгойлогчдыг дөрвөх ажиллагааг зохион байгуулж исэн Одесса сүлжээний талаарч янз бүрийн таамаг яригддаг байлаа. Харин энэ бүхэнд Москва таг дуугүй байв. Ямар ч тайлбар, ямар ч няцаалт өгүүлгүй дүлий царайлсаар суусан. Энэ нь тэдний гарт хөдлөшгүй баримт нотлохоо байсных байх. Хэрэгцээ шаардлага гарвал очиод үзүүлчих шарил тэмдэгт газартайгаа тэдний мэдээлд байв. Гэвч тухайн үед улсыг аюулаас хамгаалах газрын тэргүүн байсан Юрий Андропов энэ бүхнийг нэг мөсөн зүйлд усгахаар шийдвэрлэжээ. Тэр улс төрийн товчоотойгоо зөвлөлдсөний үндсэн дээр 1970 оны 3 дугаар сарын 20-нд зөвлөлт талбайт улсын сайд нарын зөвлөл архив гэж нэрлсэн нууц ажиллагаагаа явуулах төлөвлөгөөг дэмжижээ. Энэ ажиллагааг маш нууцлж байв. Хурандаа Кавленкогоор ахлуулсан шуурхай ажлын хэсэг 15 хоногийн дараа Германы Магдебург хотын Вестенштрассын районы 36 дугаар байранд хүрэлцэн иржээ. Гитлер Браун нарын шарилыг тэмдэгт газраас дахин ухан энд авчирсан байна. Хурандаа өөрийн гараар үйл ажиллагааны протоколыг хөтлөжээ. Тэмдэгт газар очиж газрыг ухахад авсны таг байв гихчлэн үйл явдлын процессыг дараалан тэмдэглэсэн энэ ажиллагааг 1970 оны 4-р сарын 4-ний шөнийн турш гүйцэтгэжээ. Шарилын үлдэгдэлтэй хайрцгийг 5-ны өглөө хатуу чанга хяналтын дор устгалд оруулсан байна. Дараа нь Магдебург хотоос 11 км-ийн зайд Шимбекийн районд аваачин дахин чандралжээ. Үүнээс үлдсэн багахан хэмжээний үнсийг голын усанд цацсан тухай протоколд дурджээ. Харин ямар голд гэдгийг нь бичсэнгүй. Гэхдээ тэр хаваар ганцхан элба мөрөн л урсдаг. Ийхүү Гитлер Браун нарын сүнс хагас 100-ны дараа сая нэг мөнхийн амирлангуйг олжээ.